За нийт оюутнуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн лекцийн хичээлийн судлах сэдэв маань амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн үеийн лабораторийн онцлогоо шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэх сэдвийн хүрээнд лекцийн хичээлээ явуулъя. За зорилго нь амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн үеийн лабораторийн шинжилгээний төлөвлөгөөг ойлгох, төрөл бүрийн шинжилгээний аргууд, тэдгээрийн эмнэл зүйн ач холбогдлыг таниулах, за шинжилгээний үр дүнг дүгнэх, эмгэг зам, эмнэл зүйн дүгнэлт гаргах арга зүйг эзэмших зорилготой лекцийн хичээл маань явагдана. За дараах агуулгуудыг багтааж авч үзнэ. За энд гялтангийн шингэний шинжилгээний талаар, цэрний ерөнхий шинжилгээний талаар, за цэрний бактериологи шинжилгээ гэж юу юм? За цусны дэлгэрэнгүй шинжилгээнд ямар өөрчлөлтүүд гарах юм? Биоэмийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, вирусологийн шинжилгээ, за мөн эмгэг зам болон дүгнэлт гаргах арга зүйгээр агуулгатай багтаасан байна. За амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн үеийн гялтангийн шингэн гэж юуг хэлдэг юм бэ? За гялтангийн шингэн гэдэг нь цээжний хөндөд хуримтлагдсан шингэнийг шүүдэст шингэн гэж нэрлэдэг. За энийг дотор нь эксудат, трансудат гэж ангилах ба эксудат нь үрвслийн үед, за трансудат нь үрвслийн бус үеийг заадаг байх нэ. За гялтангийн шингэний шинжилгээг дараах зорилгоор хийдэг. За энэ нь шингэний төрлийг тодорхойлох. За эксудат байна уу, трансудат байна уу гэдгийг үздэг байгаа. За шалтгааныг нь тогтоохдоо бактери, вирус, хавдрын гаралтай байна уу гэдгийг үздэг. За энэ лайс шалгуурыг хэрэглэн ялгах үйл ажиллагааг явуулдаг. За шингэн цусны нийт уургийн харьцаа 1.5-аас их байх. За шингэн болон цусны LDH харьцаа 1.6-аас их байх. За шингэний LDH цусны LDH-ийн дээд хэмжээний 3.2 нь шингэний LDH эзэлж байвал, за энэ харьцаануудаар шалгуурыг хэрэглэн ялгадаг. Цэрний ерөнхий шинжилгээ. За их хэмжээний цэр ихэвчлэн нянгийн халдварын үед цэрний хэмжээ ихсдэг. За өнгөний хувьд авч үзэх юм бол шар, ногоон эсвэл цус холилдсон байна уу, үгүй юу гэдэг бас чухал байдаг. За үнэр бол ялцмагтай үнэр нь анаэроб буюу агааргуйтан бактерийн нянгийн шинжийг бол агуулж идэг. За тогтцын хувьд зузаан байна уу, наалдамхай байна уу гэдгийг үзнэ. За эмгэг холцсны хувьд болохоор цус байна уу, за эдебэр байна уу гэдгийг үздэг. За цэрний бактериологи шинжилгээ. За үүсгэгч нэг тодорхойлно. За граммын будгаар ялгах буюу будаж, хатааж хардаг. За тэжээлт орчинд тарьж ургуулдаг. Хэрэв үүсгэгч ургасан бол антибиотик мэдрэх чанарыг тавьдаг. За чухал ач холбогдол нь бол зөв антибиотикийг сонгоход тусалж өгдөг. За цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийгдэнэ. За энд уушгины их хэмжээний цус алдалтын үед бол гемоглобин болон гематокрит буурах. За удаан үргэлжилсэн хордлогын үед байвал анеми болох. За эндээ ихэвчлэн микроцит, гипохромны анеми явагддаг. За эдет өвчнүүдийн үед лейкоцитоз буюу нейтрофил ихсэх, за мөн сой өндөр суух ийм үзүүлэлтүүд гардаг. За амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн үеийн биоэмийн шинжилгээг аваад үзэх юм бол, за нийт уурга буюу total protein уургийн нийт уургийн үзүүлэлт хурц үрвсэл, эдет үрвслийн үед ихсдэг. За энд CRP буюу C-реактивны белок, за С урвалжит уурга гэж бас нэрлэдэг. За энэ үзүүлэлт бас ихсэх нь байна. За архаг эдет үрвслийн үед харин үзүүлэлтүүд нийт уургийн үзүүлэлт буурдаг. За энэ архаг үрвслийг бол зааж байдаг. За CRP прокальцитонин
үзүүлэлтүүд нь бактерийн шалтгаанд эдээ төрөвслийн үед хариу үйлдэлийн маркер болж гарч ирдэг. За CRP титр өндөр суух, за прокальцитонийн үзүүлэлтүүд ихсэж гарч ирэх зэрэг нь бол бактерийн шалтгаанд эдээ төрөвслийн хариу үйлдэлийн маркер болох нэ. За мөн альбумын уураг байгаа. За энэ альбумын бол ихэвчлэн буурах буюу хордлогын шинжийг бол зааж байдаг. За шээсний ерөнхий шинжилгээнд альбумын урий буюу шээсээр альбумын хаях эмгэг өөрчлөлт илэрдэг. За энд бол өндөр халууралтай үед за мөн халуун буухад за шээсээр альбумын хаях нь багасдаг, буурдаг байх нэ. За уушигны аргах эдээ төвчнүүдийн үед бол протеин урий буюу шээсэр уураг их хэмжээтэй хаягна. За эпител урий буюу дүрст элементүүд шээсэр их хаягдана, гарах нь байна. За цилиндр урий, лейкоцит урий буюу шээсэр цагаас их хэмжээтэй шээсэнд тодорхойлогдох нь байна. За мөн цилиндрүүд шээсний тундсын шинжилгээнд харагдах нь байна. За энэ нь бөөрийн амилоидозын шинж байж бас болох юм аа. За вирусологийн шинжилгээ мөн хийгддэг. За амьсгалын замын хурц болон архаг вирусын халдварыг илрүүлэх зорилготой хийгдэх бөгөөд за энд полимеразын гинжин урвал буюу PCR-ын шинжилгээ, за вирусын үсгүр, за серологийн шинжилгээнд бол иммуноглобулин Mg-г бол тодорхойлдог. За гялтангийн шингэний цитолог шинжилгээ энд харагдаж байна. За эсийн тоо төрлийг тодорхойлдог. За нейтрофил ихсэлт их хэмжээгээр цагаас их хэмжээтэй тодорхойлогдох юм бол бактерийн халдвар байх магадлал өндөртэй. За лимфоцит ихсвэл вирусын шалтгаанд халдвар гэж үздэг. За эосинофил их хэмжээтэй байвал аллерги буюу харшил. За паразитын үед бол эосинофилийн хэмжээ ихсдэг. За гялтангийн шингэний биохимийн шинжилгээ харагдаж байна. За энд амилаза ихсэх буюу панкреатитийн үед бол амилаза ихсэх нь байна. За сахар буурах. За бактерийн халдварын үед бол сахар буурдаг. За мөн pH 7.2-оос бага байх. За энэ нь парапневмоник гялтангийн хатгалтын үед бас pH-ийн үзүүлэлт буурах тохиолдол байдаг. Цусны хийн шинжилгээг мөн амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн үед тодорхойлдог. За амьсгалын хурц эмгэгийн үед зайлшгүй энэ шинжилгээг хийх шаардлагатай байдаг. За дараах үзүүлэлтүүдийг хэмждэг. За амьсгалын хурц дистресс хам шинжийн үед өөрчлөгдөж илэрдэг. За дараагийн шинжилгээ нь иммунологийн шинжилгээ байна. За иммунологийн шинжилгээнүүд дотроос автоиммун уушигны эмгэгүүд саркоидозын үед тодорхойлогддог. За мөн анти-CCP буюу мөн антибиотикууд холбогдох чадварыг нь бас тодорхойлно. За иммуноглобулин E-г бас тодорхойлно. За энэ нь аллергийн уушигны эмгэгийн үед харшлын буюу астмын эмгэгүүдийн үед тодорхойлж гаргаж ирдэг. За мөн хавдрын маркерууд байж байна. Уушигны буюу амьсгалын тогтолцооны эмгэгийн үед хийгддэг. За уушигны хавдрын үед бол дараах нэр томьёогоор тодорхойлсон онкомаркеруудыг үздэг. SIA, за цифрэ 21, NCE гэдэг. За гялтангийн шингэнд онкомаркерыг тодорхойлох нь хавдрыг онцлоход тусалдаг чухал үзүүлэлтүүдийн нэг бас байдаг. За молекул шинжилгээ. За энд PCR, ген экспертийг авч үзнэ. За энд сүргийн өрөвсөлд хэрэглэгддэг шинжилгээнүүд. За олон эмэнд дасалтай сүргийг илрүүлэх.
За тэгээд энэ шинжилгээний хувьд болохоор хурдан бөгөөд наривчлалтай за шинжилгээний үр дүнг үнэн зөв найдвартай гаргах байдал дээр за түлхүү гистологи шинжилгээ за бронхоскоп биопси хийж авсан дээжинд шинжилгээ хийдэг. За энэ нь хавдар саркоидоз сүргээгийн онцлогоонд чухал ач холбогдолтой байдаг. За шинжилгээний дүгнэх. За бүх шинжилгээний үр дүнг нэгтгэж бол дүгнэлт хийж за шалтгаан патогенезийг тодорхойлоход хэрэгэлдэг. За ялган онцлогоонд мөн ялган онцлогоог баталгаажуулахад бол дээр дурдсан шинжилгээнүүдийг бол дүгнэлт хийж үздэг. Эмгэг жамын хувьд эксудатив байна уу, пролифератив эсвэл некротик байна уу гэдгийг бол авч үздэг. За энэ нь гялтангийн шингэний шинжилгээнд үндэслэн эмгэгийг бол тодорхойлдог. Эксудат, пролифератив, некротикийн аль нь байна вэ? Аль нь явагдаж байна вэ гэдгээр нь. За эмнэлзэн дүгнэлтийн хувьд шинжилгээний хариу, өвчний түүх, шинжилгээг нэгтгэн дүгнэж үзнэ. За эмчилгээний стратегийг тодорхойлоход чухал ач холбогдол болно. За төлөвлөгөөт шинжилгээ. За өвчний үе шат шинж тэмдгээс хамаарч шинжилгээг төлөвлөнө. За шаардлагагүй шинжилгээнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Анхаарах зүйлс нь дээж буюу сорьц авах арга, хадгалалт тээвэрлэлтэн дээр анхаарах. За хугацааг мөн анхаарна. Шинжилгээний хугацаа болон аль үед нь ямар шинжилгээг төлөвлөвөл илүү үр дүнтэй байх уу? Ямар үед нь энэ шинжилгээ хугацаа өнгөрсөн хийх шаардлагагүй байх вэ гэдэг дээр анхаарах нь байна. За стандарт арга зүйг баримтлах тал дээр мөн анхаарах нь байна. За алдаа буюу хязгаарлалтууд. За хуурамч эерэг сөрөг үр дүн гарч ирэхийг анхаарах хэрэгтэй. За мөн нянгийн үсэг хүрлэлтэнд бохирдоод өөр зүйл ургахч байдаг юм уу те? Ийм алдаанууд бас гарч ирэх талтай. За шинжилгээний хугацаанд нөлөөлөх бас алдаа гарч ирж болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ялангуяа цэрний өсгөрийн шинжилгээнд дээр 72 цагийн өсгөрөө барих шаардлагатай байдаг. За энэ хугацааг барихгүйгээр 24-48 гэх мэтчлэн богино хугацаанд өсгөрийн өсгөрлөлт байхгүй байна ч гэдэг юм уу те? Яаравчлсан ийм хурдан ийм хариу гаргах бол бас үр дүнгүй байх талтай, алдаанд бас орох талтай байдаг. Тийм учраас бас энэ онцгойлон хугацаа шаарддаг шинжилгээний үзүүлэлтүүдийг болж өгвөл тохирсон тэр шаардлагатай тэр хугацааг дуустал нь бас баримтлах тал дээр бас анхаарах шаардлагатай байдаг. За орчин үеийн чиг хандлага. За энэ нь шинжилгээний автоматжуулалт, олон маркерт тестүүд, за геномик, протеомик шинжилгээ зэргийг ойлгох нэ. За бид амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн үеийн лабораторийн шинжилгээ, за мөн оншийг тавихын тулд олон дахин датан дээр буюу тохиолдол судалгаан дээр ажиллах ёстой шаардлага гарна. За энд өвчний түүх, шинжилгээний үр дүнг харуулсан мөн оншийг таамаглах, баталгаажуулах энэ дасгалуудыг бол маш олон удаа тохиолдлуудыг бол авч үзэж ажиллаж авах хэрэгтэй. За энэ
лекцний маань та нарт өгөх гэж байгаа гэрээний даалгавар юу вэ гэхээр за яг энэ хэсгийн энэ харагдаж байгаа зурган одоо үзүүлэлт дээр та нар маань ажиллаад ирээрээ. За амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн лаборатори онцлогоо нь олон талд чухал үүрэгтэй. За шинжилгээний аргуудыг зөв сонгон дүгнэлт гаргах нь эмчилгээний амжилтын гол түлхүүр нь болж өгдөг юм шүү. За ингээд энэ удаагийнхаа лекцийг дуусгая. Анхаарал хандуулсанд баярлалаа.